За. Боо. Гайгүй юу та? Айгуу би. Та дэшээ гаж хүүт юм уу хоо? За. Би эрсэд нэгэд хоёр агааш өгчихсэн лий. За бус дэнгүүдийн нэг шалгачаараа өргөлдийн шингийн жоо дундорсон байх шүү. Тэрийг нэмээд өгчээрэй. За тэгээ өргөдөө доогоор харчихна шүү дээ тий. Янз бүрийн хэлээрэй. Сайн байна уу? Би Suzuki Sri шалгах механикч Мөнхбат байна. За би 2011 оноос хойш энэ газар ажиллаж байгаа. 2018 оноос хойш штурмэнээр явж ирсэн. 19 онд өөрөө машин хийж оролцож ирсэн. Тэгээд одоо энэ жилээс л бодолтой байгаа. Нэгт бол хүрээл манай цуг ажиллаж байгаа ах дүү нэр бүгд л юм операторлын чиглэл сонирхолтой. Тэгээд цуг дагаж явсаар байгаа л ирэхдээ аягүй сонирхолтой болсон. Хөдөө гадаа явах гал тий машин дээр бэлтгэгдэн цуг бэлдээл. Би явсаар нэг их бол аягүй сонирхолтой болсон. Оролдох хэмжээний хоббит болсон юм уу? 2019 онд би машин хийгээд Скорпионд орсон. Тэр үед яг нэгдүгээр ангид авчихсан. Бас нэг тийм байхгүй дээ. Ерөнхийдөө байх ёстой бүгд л байгаа. Плач уур чадвараас шалтгаалах байх гэж боддог байлаа. 2025 оноос хойш энэ машиныг хийж эхэлсэн. Гинэтээ ер нь төстэй байх байдлаар хийсэн. Тэгээд дугаар нь гэсэн GB74 гэдэг бол аралтай байдгийн чи одоо сүүлийн жиний тэр утгаараа 74 гэсэн номерыг авсан. 50 байхыг хичээдсэн шүү дээ. Сандраад, яраад жоохон тийм явах гэж боддог. Дараанд бол бүх тамирчлал гардаг. Барайнд болохоор бүх тамирчлал орж чаддаггүй болохоор барай бол хамгийн гоё мэдэрч гэх юм уу. Миний бодлоор ер нь ухаацсан байх хэвээр төвчээр, төсвөр төвчээр самбаачлах хугацаа тийм төргөн сэтгэн бодох чадвар гэл олон талыг шалгандаа бас штурмэдэг бас сайн ойлгох хэрэгтэй. Миний бодлоор хүн завтаа багтсмаа л буруу зүйлийг буруу татагтана. Хүнийг бас завгүй ойлгож чинь дуртай байна, хоббитой. Хобби руугаа цаг заваа зарцуулах тэр тал дээр л хүнийг бас зөв хүмүүжүүлэх юм болов. Өрсөлдөө. Айгүй өрсөлдөө их гарна. Мафи стандарт гэж байгаа. За хамгийн нэгт бол каркасны стандарт. Заавал А юм уу X тулаастай байх ёстой. Турбаны зузаан, өргөн бүх юм хэмжээстэй байдаг. Тэрнийхэн дагуу хийсэн. Дугуйас стандарттай 40 инчээс дээш байж болохгүй. Доош бол хамаагүй байна. Одоо би тавьсан байгаа нь 38 ах хэвээр тавьсан байна. Максисын. Тэгээд мотор тал дээр стандарт байдгүй. Ямар ч мотор тавьж болно. Дизель, бензин. Мотор хороопон дээр ямар ч тийм хязгаар байхгүй. Модуль бол механикч байл. Тийм гэрэлтүүлэг ер нь машинд ямар гэрэл байх хэвээр бүхэл гэрэл байх хэвээр тийм залттай. Ухрахын гэрэл, аврын гэрэл. Татлага бол стандарт байхгүй. Юм тэгээд заавал татлагатай авах хэрэгтэй л дээ. Шавар усан суулаа гэхэд олсороо татна. Тэгжиж бартаа хурдан шуурхаа даван туулаа. Тий нөгөө стандартуудаа хангасан байна гэдгээ бас шалгуулна. Тэгээд тий мофос нэг хүн гаргаад тэр хүний шалгаад болцсон байна гэх юм бол пайз өгнө. Хамаг дарна тэгжиж уралдана. Жолоочтой л тэгэл ангилтай л байх тул шүү дээ. Машин барих зөвшөөрөлтэй ангилт. Ангиллээ. Штурмэн дээр бол тавигдах янз бүрийн тийм байхгүй. Гол нь хоёлаа сайхан даатгуулсан баг. Тутгаа юм жоохон салаа эсгэл тут байна да. Тэгээ нэг сэлбэг цагцсан байгаа. Тэрийг үлээгээл. Бүсний стандарт байгаа. Одоо заавал бүсч бас онтой титан хүртэл ашиглана гэдэг. Энэ болохоор 2029 он хүртэл ашиглах юм байна. Одоо би 6 сарын дундуур болох Мазал адил орох төлөвлөлт байгаа. Самбуйтээс нэг клубүүд утгаараа адилхан өнгөтэй бай гэдэг. Тэгээд ногооноор буцсан. Бензин 113 буюу 5000 мотор. V8 цилиндртэй гэсэн. Короп нь Toyota H55F гэж 5 шаталт механик короп байгаа.
диск нь трипл клатч. Европноос битүү гаргалгаатай, механик винчтэй, өрүүлэн гидэр, цилиндртэй гэсэн. Тэгээ 12 инчийн койлтой, 38 агасын Maxxis тэр Баттар 9060 гэдэг дугуй байна. За энэ урд эдвэрт дотор RCV 5 бол хосоор нь тавигдсан. Тэгээ турба каркацтай, 4 зэгийн бүстэй, 50 литрийн банктай. Доторн гарууд нь хөнгөн цагаан. Айлуулах нь хөнгөн ихийн тулд хөнгөн цагаанаар хийсэн. Бас жингээ бас тооцоолсон л да. Даган байдлаар тон 630 байна. Тийм 4 дугаар хөтлөгчтэй гэж байна л да. Бүгд тефлогтой. Зөв хөрөлтэй ногоо өнгөтэй. Удгийн манай дүү ижигсэн шүү дээ. Манай төрсөн дүү энэ тийм бас зориулт юм уу? Маркет. Манай эхнэр шүү дээ. За ерөнхийдөө зураг өгч шүү. Соосоо. Стүр мэнэ харбагийн найз Милмар зүгээд залуу байгаа. Найз асуунда.